Оройн тэргүү үзэгчтэй. За сүүлийн үеийн хамгийн сонин содон нэвтрүүлгүүдийн нэг эхэлж байна гэж би сэтгүүлчний хувьд хэлэх байна. Ингээд манай өнөөдөр нэвтрүүлэг бол X хөтөлбөр. X хөтөлбөрийн зочин маань за бас хамтран хөтлөгч маань бас сонирхолтой. Бидний хажууд Ядамсүрэнгийн Батхүү сэтгэл судлаач сууж байна. Ингээд сүүлийн үед Монгол улсад сэтгэл судлал буюу хүн өөрийгөө таних, хүмүүс нэг нэгнийгээ таних, хүн гэж өөрөө юу юм бэ гэдгийг таних хамгийн гол судалдах ухаан бол сэтгэл судлалын ухаан. Тэвч учраас монголчууд сэтгэл судлалыг судалдаггүйгээс болоод сэтгэл судлаа мэддэггүй учраас сэтгэлийн дотоод үннээ мэддэггүй учраас бид нар байнга эдийн засаг, улс төр, амьдрал, нийгэм бүх юмд алдж байдаг. Бид нар магадгүй гаж тунтангуудыг улс төрд оруулчихсан. Эсвэл магадгүй ямар нэгэн мэдрэл муутай сэтгцийн ямар нэгэн эмгэгтэй хүнээр төр засгаа удирдуулдаг. Эсвэл энэ нийгэмд байгаа сэтгцийн гажтай эсвэл ямар нэгэн гаж доголдолтой хүн болгоноор одоо нийгэмд хамтран ажиллаж байгаа тэрийг танихгүй байдаг. Бид нар сэтгцийн өвчин гэхээр эсвэл ямар нэгэн сэтгэл судлалын эмгэг гэхээр шар хадны эмгэгт байгаа хэдийн өнөр төлөөлж ойлгодог цаг өнгөрсөн. Дараагийн миний нэг зочин болвол хулгайч. Гэхдээ энэ удаад бид нар бусад телевиз үзчиг ямар нэгэн тавилттайгаар зохиомлоор хулгайчийн өмнөөс яриулж эсвэл хулгайчийг зохиож элдв үйл явдал хийхийг бодсонгүй. Цагдаагийн газартай холбогдсон, дараа нь залуучуудтай уулзсан. Ингээд энэ дотроос хамгийн зоригтой өөрийнхөө дотоодыг уудлаад ярьчих. Тэр тусмаа байгаагаа чин үнэн нь хэлчих. Тэр тусмаа залуучуудаа анхааруулчих. Ямар ч хамаагүй үнээр хамаагүй энэ удаад өөрийнхөө дотоодыг ярьчих гэсэн нэгэн жинхэнэ хулгайч болж ирсэн. Хулгайч бол хулгайчийн тухай ярина. За өнөөдрийн нэвтрүүлгийн зорилго бол юунаас эхэлтэй юм бэ гэхээр би хэдэн хоногийн өмнө гар утсаа алдсан. Гар утсаа алдаад алдахдаа хүн болгоны харамсалд Facebook дээр тавигдсан байдаг, Twitter тавигдсан байдаг. Миний гар утсыг авсан хулгайчин эсвэл миний утсыг аваад зүхтаачлаа гарын татаас үхээсээ мөн новш энэ цагдаа нар юугаа хийдэг байна гэсэн ийм ярианд болдог. Ер нь хулгай гэж юу юм бэ? Монгол хулгай хэрэгээр хэн ял эдэлдэг вэ? Монгол хулгай хэрэгээр хэн ял авдаг вэ? Энэ тухай ярилцах гэсэн. Тийм ч учраас бид нар жинхэнэ хулгайчийг студидд өрн оролцуулж студидээс жинхэнэ хулгай буюу хулгайч хүн ямар байдгийг, юу бодож явдгийг гэдгийг үзэгч та бүхэнд өргөхөж шийдсэн юм. Ингээд хулгайчийн дотоод сэтгэл санаа буюу хулгайчийн дотоод байдал, сэтгэлгээний онцлог болон энэ бүхнийг сэтгэл судлаач маань бас хажуугаас цуг бодлох юм. За ингээд нэвтрүүлэгт оръё. За ямар ч үс нэвтрүүлгээ танилцууллаа. Тийм үү? Та бүхэн нэвтрүүлгийн өмнө бас зочинтойгоо хэсэгхэн зур ярилцж үзлээ. Нэвтрүүлгийн найруулагч орхон болвол маш сайн ажиллаж биднэрт хулгайчийг олжсон. Бид нар уучлаарай. Хулгайч гэж байгаа одоо залуугийнхаа өмнөөс бас хөлцөл өчий чамаас юу гэхээр Монгол улсын шүүх хууль болон шүүх тогтоосон одоо шүүхээр хулгайч гэдэг нь тогтоогдоогүй юм уу? Ял аваагүй бол тэр үнийг хулгайч эсвэл одоо юу гэдэг нь гэмт хэрэгтэн гэж нэрлэх болцолгүй байдаг. Тийм ээ? Тэгэхээр та бол хулгайч гэж таслагдаагүй. Тийм үү? Тийм. Тэгэхээр та бол одоо таныг хулгайч гэдэг буруу ах гэж бодож байна. Гэхдээ та хулгайч мөн үү? Хулгайч уу? За би бол өөр дотроо бол би бол өөрийгөө хулгайч гэж боддгоо. Яг би өөр дотроо бол би өөрийгөө аминд одоо хамгийн их одоо ингээ хийсэн зүйлээсээ ингээд надад мөнгө төрөх хэрэгтэй байсан. Тэр зүйлээсээ би яг мэдрэмж аваад яг тэрнээс хойш би өөр зүйлд ингээ бүр ингээд юм руу гүнзгийж ингээ ташаарч ороод тэгээд сүлдээ өөрийгөө мэдгүй өөрийгөө барьж дийлхэрэг болоод тэгээд ер нь яг энэ зам руу орсон. Тэгээ ямар ч юм бол өөрийгөө дотроо хулгайч гэж хэлэхгүй. Хүндлэнгийн хүмүүс бол хараад хүндлэг бид нар угаасаа хүндлэнгийн хүнээс ингээ юм ингээд зөвшөөрлгөө ингээд хуцаараа ганц хариулчих энийг тэрийг аваа явж байгаа шүү дээ. Тэр бол угаасаа бос хүндлэнгийн хүмүүст бол хулгай. Яг нэг нь хулгайч хүмүүс дундаа бол хулгай биш зүгээр баг өөрхөөмөг авч байгаа юм шиг. Тийм байдаг байхгүй юу? Тэгээ түрүүндээ бас хэлжилээ л дээ бас. Ингээд дотроо ингээд сайхан уудлаа гэх. Би богос өнөөдөр дотроо уудлах гэж ирсэн. Тийм болохоор би ингээд тав хүн нэг нөгөө яриа. За тэгэхээр хамгийн эхний асуулт чинь юу юм бэ гэхээр энэ зам руу яаж хүрсэн бэ гэдэг юм. Одоо би олон л юм уншиж байсан л да. Тэгэхээр энэ зам руу хүрэх хулгайч болох эсвэл хулгай хийх зам руу хүрэхэд тухайн хүний суур хүмүүст болон гэр бүлийн орчиг чухал байдаг тийм. Тэгээ энэс төрүүлээд нэг асуулт асуу гэж бодож байна. Сая зочин маань хэлж штэ.
би бол хулгай гэж боддгоо маа гэж те. Би бол одоо яг одоо энэгээр одоо хулгай дагнаад энэгээр амьдрал ахгүй хийгээд амьдралаа залгуулаад те бүр мэрэгжлийн хулгайч болоод ингээ явж байгаа хүн бол биш гэдгээ л өөрөө тооцчих тийм үстэй. Тэр утгаа чамайг бол одоо таньдаг мэддэг хүмүүс чинь одоо хулгай гэдэг огт мэддэггүй байж тарах чинь зөв үү? Намайг хулгай хийдгийг бол одоо л яг ерөнхийдөө бол яг миний таньдаг найзуудын хүрээ, гэр бүлийн хүрээ ерөөс намайг бол мэдхгүй. Огт Мэдхгүй. Яагаад гэвэл нөгөө эн чинь бас нөгөө хувь хүний би одоо үүдэр ингээ баг зүгээд ингээ ярьж байгаас нь яг ингээд бодит ертөнц дээр бол хувь хүний нөгөө нэг одоо хүний хүрээ гэж байдсан шүү дээ. Иргэн тойрон. Одоо хүрээлэн байгаа хүмүүс тэр дотор нэр хүндтэй байх гэж. Тийм үү? Тэр би одоо ингээ нэг өдөр найзтайгаа гараа явж илаа гэд нэг өдөр тэд нар намайг дайллаа тийм үү? За бүүнэр ингээ цаахан над мөнгө байхгүй гот за ингээ дайллаа. Яг тэр өдөр нөгөө одоо олон залууч хооронд аригтаар суuna. Тэгээд нөгөө ялч ялхгоноос жоохон маргалтан тийм үү. Ялч ялхгоноос жоохон маргалтаад тэгээд нэг нь жоохон нөгөө одоо манай одоо өсвөр залуучууд дийлдэг нөгөө нэг одоо мөнгөөр хэмжин гээд. Яг тэр нь болдог байхгүй. Наад бол яг өөр тэр тулгарч ирсэн. Яг тэгээд тэр тулгараад тэгээд яг тэр би бодож байгаа юм чи урд нь би нэг утас тэгээ авцсан. Тийм чи би энэс тутаад ах юу ийсэн гээд. Байж игээл гараад нэг цагнаас оролцтой нэг Германд 100 200 мянган яваад байгаа. Яг хаанаас олсон юм гээд ингээ хүнээс ингээ авсан. Наад өртөө хүмүүс байсан. Жишээний яг тийш хэлдэг. Тийм болоо тэр хүмүүс намайг сулгаач мэдхгүй. Гэхдээ чи яг хийсэн тэр үйлдэл бол хулгай мөнгө гэж боддгоо биш гэж бодд юм уу? Би хамгийн анхандаа бол боддгүй байсан. За. Одоо л хулгай гэж боддгоо. Ер нь хулгай гэж юу хэлдэг гэж бодож үзсэн амьдралдаа. Хулгай гэж юу? Одоо жишээл тодорхойлтыг хэлгээвэл одоо яг юу гэдгийг хэлдэг юм бэ гэж бодож үзсэн үү? Тэрийг бол би өстой бодож байгаа. Жишээлбэл одоо буддын шашинд бол тэгдэг шүү дээ. Хүний одоо эс өгснгийг авбал хулгай гэж. Эс өгсөнгөл одоо чам маяг л өгөөгөл бол авцсан бол хулгай. А сэтгэл судлал бол бусдын зөвшөөрлөгөө чиний юмыг нууцаар авчлаа шүү дээ. Энийг хулгай гэж үздэг. А эрүүгийн хуулинд бол эрхцүүд бол юу гэж үздэг гэхээр одоо бусдын хүн чөрөнгийг тийм ээ авч одоо өөрийн дураар захин зарцуулсан бол нэг юм хулгай гэж үзэж байгаа шүү дээ. Гэмт хэрэг гэж үздэг шүү дээ. Тэр байтаа тийм үстэй гэмт хэрэг тодорхой хэмжээний санкцтай ялтаа гэдэг. Тэр хулгайг бол яг тэгжил одоо нийгэм бол тэгж харж байна. Спиритуал бол өөрөөр хардаг л да. Тэгээ саяын чиний ярианаас сонсоход бол чи бол ингэж хэлж шүү дээ. Жишээл би одоо ингээд надад бол мөнгө төрөлний хэрэгцээ байдаг. Гэхдээ учиргүй одоо ингээд амжиргааны одоо идэх хоолгүй зовлонтой ийм байдлаас олж хулгай хийгээгүй тийм ээ. Над миний амьдралд бол ерөөсөө тийм нэг хоолгүй хондисэн тийм үйл ерөөсөө байх. За. Яг нөгөө нэг залуу хүмүүс хаяа нэг мөнгөний хэрэг гардаг тийм үү. Яг тэнгуэл тэр үед нь нөгөө нэг ганц хоёр хийцэн болохоор яг тэрийгээ дараа нь мөнгө хаагаад мөнгө олдохгүй. Ягаад би чи нөгөө багасаа жоохон манай ээж хоёр саасан. Би дээр ингээд ямар олон ах их. Тийм учраас би танаа гэр бүлийн асуудлаар хэлчихэж ирсэн. Ер нь гэр бүлийн амьдралаас эхлээд нэг яриад байна. Багнаас юу ямар шүү. Миний багнаас гэвэл намайг одоо ангиа хилээч яах вэ одоо. Намайг ямарсан баг байхад юу манай ээж хоёр шээ салсан. Тэгээ би өөр аав дээрээ байж байгаад хотоос жоохон зайдуу. Тэгээ манай нөгөө ээжээс ингээд салаад явахдаа ингээд өөр хүнтэй суусан. Өөр хүнтэй суугаад нөгөөтөө хүүхч хүүхдтэй болоод тэгээд тэнгуүл би зайл юм яг аав дээр очимод айл хамгийн том болчихж байгаа ш. Тэнгүүтээ тэгэл би өөрөө ажил төрөл хийгээл дөрөвдүгээр ангиас ахуулаад тэгэл тэр гуанцанд ингээд аяа тав гугаа галсан янз бүрийн мэддэг байсан дөө. Тэгээд тэгэл 9-р ангиад төсөөл хот руу орж ирэл. Хотоор ирэл тэгэл нөгөө хүний нөгөө мөнгөний хэрэгцээ чинь ингээд хүн ингээд нас нь явах тусам мөнгөний хэрэгцээ амар хэрэг болоод яг тэгэл ер нь ийм хөө замруу нь орсон доо. Тэргээ үнэхээр өлсөж зовсондоо анхныхаа хулгайг хийсэн юм уу? Ерөн зөвөр мөнгөний хэрэгцээ одоо 6 сэнгэлийн журмаар тий одоо тийм хөлөөр миний хамгийн анхны хулгай одоо нуулгаар хийсэн. Миний хамгийн анхны хулгай би юу яасан? Одоо 9-р коллежид орж явж байгаад нэг охинтой танилцаад нөгөө охинтойгоо ойлоо сой байрлал хүүхч хүүхдтэй баг болоод тэгээ нөгөө хүүхч хүүхдтэй ахуулахаар гинт ээж аав шиг ахуулахаар болоод тэгээд намайг ч тийхгүй бол нөгөө нэг тэр надад ч 2 3 дүү охин гэсэн байхгүй. Тэгэл тэгсэн чинь насан туршаагүй уруу татсан матсыг хийгээд чамайг тагтаад өгөн мөгөн гээд. Яг тэр үед нь бүр амар айгаад. Тэгэл хамгийн анхны юм хайжсэн да. Утсуулгасан юм уу те? Хамгийн анхны утсуулгасан. Тэгэл би яг тэр үед ингээл талгаагаа ингээл угаасаа хямраар талгаагаа ингээл гадар яах вэ гэж явж байгаа. Тэгэл байрны голд нэг охинтой
сууж ирсэн нэг охин ирэл жоохон надаас жоох нэлээд өндөртэй охин байсан юм. Нэлээд ихчиж жоохтэй. Гал байна уу гэд. Тухайд жугасаа миний хараа баян гал мал явдаг байсан. Тэгээ нөгөө галаа өгөөл. Тэгээ ярилцсан сууж байгаа л харин яг тухай үед ч одоо юу вэ? S3 дүнгэж л яг Монголд орж ирсэн. Үнтэй утас. Гаргаж ирэл хажуудгүй амттай яриад. Тэгээд би нэлээ удаан юм ярьж сууж байгаа л тэгээд би хамгийн анхаарал гаргаад хийжсэн да. Авж явчаад амар айгаад одоо яах вэ? Энэ ламбард нь тавих уу? Эсвэл аваач зарах уу гэл. Чиж бодож байгаа бол за нэгэнтэй угаас одоо хийц юм чи юунаас айх вэ гэд. Тэгээд авчаад зарж ийсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл өөрөө тэгэл жоохон мөнгөний хэрэгцээ гарвал нэг тийм юм хийчихдэг байсан. Тэгээ сая нэг сүүлийн 2-3 сар бол юу яасан болох гэж хичээсэн уг нь. Тэгэл нөгөө урд нь нөгөө бэлэн мөнгөөр нөгөө амраар мөнгө олдог байсан юм чинь. Тэгэл яг нөгөө нэг жоохон ингээл мөнгөний хэрэгцээ тутахаар Германд бүхэл 5,000 төгрөгтэй явахгүй чаддгүй. Одоо л өсөлтөн зовлон биш нөгөө мөнгөний хэрэгцээ буюу зүгээр мөнгөний хэрэгцээ дом болж гэж юм тийм үү? Тийм мөнгөний дом. Би энэ дээр л өөрийгөө би бол яг буруутгана. Тэгсэн мөртлөө бус талаараа бол би бас хаяа боддیں۔ Манай гэр бүлийнхээ хэрвээ үнэхээр тийм гоё эвтэй найртай тийм гоё байсан бол одоо би надаас гадна одоо салсан амьдрал үзэн зөндөө хөвгүүд байгаа. Энэ хулгай зэлгээ хийдэг тийм үү? Тийм хүмүүс зөндөө байгаа. Тэд нар ингэж явах уу гэж боддог байхгүй. Би нь бол миний л бодлоо л доо. Тэр чи зөв бодож байна л да. За бага насны энэ гэр бүлийн салалт энэ бага насны хүүхдэд бол энийг бүр ингэж үздэг шүү дээ. Сэтгэл судлалд бол дайн байлдаанд оролцсон юм уу? Онцгой нөхцөл байдалд орсонтой ижил хэмжээний сэтгцийн гэмтэл авд юм а гэж. Тэрийг тэгээд одоо сэтгэл судлалын пост хямрал гэдэг. Гэмтлийн хямрал гэж. Тийм хэмжээнд одоо хүүхдийн сэтгэл санаа зэрэмтэгдэлдэг ч тийм эвдэрдэг юм а гэж үздэг юм л да. Тэгээд энэ зочны маань одоо амьдрал бол хүнд хэцүү амьдралыг туулсан байна. Хүнд хэцүү амьдрал гэдэг нь заавал одоо ингээд идэх хоолгүй өмсөх өвсгөө болоод гудамжинд гарах хэлт юм шүү дээ. Хайр гэдэг зүйлийг бол авахгүй. Хайр дутуугийн мэдрэмж төрн тийм ээ. Хэдий аавтайгаа байсан ч гэсэн мэдээж хүчирхийл бол үзэг байна тийм ээ. Хүчирхийл үзэггүй. Тэгвэл хүүхэд наснаас ахуулаад өнөөдөр нэг ээж авдаа хайрлуулаад байж байгаа юм чинь бол ажил хөдөлмөр хийсэн гэж ярьдаа шүү дээ. Ажил хөдөлмөр хийсэн мэ тийм. Ажил хөдөлмөр хийх нь муу биш боловч бага насны хүүхдүүд бол энэ бол том ачаа. Том хариуцлага. Тэгээд багаас одоо нэг идэл хэсгөө олон ирэхэд чиглэж байна тийм. Мөнгөтэй болж үзэж байна. Мөнгө өөрөө захин зарцуулдаг болж байна. Мөнгөний шунал бас сууж байна тийм. Тэгээд ингээд ирэхдээ энэ бол сайхан элен талангүй нээлттэй ярьлаа л да. Анхны хэрэгцээ юунаас учирсан юм бэ гэж. Нийгэм харахтаа бол хулгайч нарыг бол ерөнхийдөө зүгээр барга гарын захтанж явж байгаа л тийм. Хүнийг огт хайрладгүй. Зүгээр л одоо юм ин аваад тэгэл тэрүүгээр нь идэж угаа дуусгачдаг. Аригтар суугаал одоо тийм. Шоо зугаас ингэ зарцдаг гэж боддог. Гэтэл бол сэтгэл судлал бол энэ хүн өөрөө буруугүйгээр одоо жишээлбэл эдний гэр бүл салахад бол энэ хүүхдийн буруу бол байхгүй шүү дээ. Хүнд хэцүү амьдралыг туулахад бол угаасаа буруу байхгүй. Хүнд хэцүү амьдралд ороход хүн амьдрахын ихээр тэртээдэргүй мөнгөний төлөө явна. Тэгээд анхны үйлдэл хийхэд бол хүн болгон л тохиолдог алдаа л болсон биш үү? Тийм алдаа болсон байна. Би бол энэ залууг нийгэм тэр жигтэй хайрлаасаа гэж бодож байгаа. Яагаад хайрлаасаа гэж бодож байгаа гэвэл өнөөдөр нэвтрүүлгийн студид хурж ирээд тэ эннээс хойш энэ өдрөөс хойш би засрахын тулд өнөөдөр бүгдийн нэрээ сэтгэлээ онгойлгоч байгаа. Энэ өдрөөс хойш дахиж би хэний ч юмд хүрэхгүй байхын тулд наашгаа явж ийн гэдэг чиний хувьд бол тэ чимаг таньдаг эргэн тойрны чинь бүх найзууд гэр бүл бүх хүмүүсийн дунд чи одоо болтол байгаа ямар ч залуугийн гаргаж чадаагүй эв зөргийг гаргаж тэ тэр чин сэтгэлийг гаргаж үндсэндээ чи эвдэрсэн хүн биш байгаа байхгүй тийм байгаа шүү. Тийм ээ тий. Маш зоригтой залуу. Өнөөдөр эвдэрэхгүй тул эвдэрч байна гэдгийг мэдээд энээсээ гарах гад энийгээ би олон залуучууд анхааруулж өгөөд явж байна гэдэг чинь энэ бол чиний хувьд бол Монголын бүх залуучуудын хайрыг татах тэр шалтгаан гэж бодож байна. Улгаач тийм. Улгаач гэдэг үг хүн болгоны сэтгэлд эмзэг муу мухад тусдаг. Тэ? Гэхдээ хулгайч биш байхын төлөө явж байна. За хулгайлж олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ гэдэг асуулт байна. За эхний удаан тийм байсан гэж. Одоо ингээд чи магадгүй хідэн гар утч байд юм уу хідэн хулгайтай байлаа гэд бодъё л да. Тэгэхээр энэ мөнгөө бүгдийг юунд зарцуулсан бэ? Энэ мөнгөө ингээд
Яг ингээл тухайд би сая түрүү яг энэ үлээр хэлжсэн шүү дээ. Германд би 5,000 төгрөг өчгөө би явж чаддгүй гэнэ. Би өөрөө ингээл мөнгөтэй л байвал би өөрөөсөө тийм өөрийгөө тийм амар тийм гоё гэж боддог байхгүй би угаасаа. Энэ бол хүмүүсийн бодол. Мөнгөтэй хүн ямар ч угаасаа дээгүүр хараад тоглох гэдэг тийм үү. Тэгэл нөгөө мөнгөгүй болохоор яг нөгөө автобус микро цуя ядал ингээд мөнгө байхгүй тий. Яг тийм байдаг байхгүй. Тийм болохоор одоо би тэгээд авсан мөнгөө юунд өрхөө өнгөд зүгээр юм нэг яг миний өдрөл хэрэгтэй. Зөвл тансаг хэрэглээ. Зүгээр л миний тансаг хэрэглээ. Тэрнээс яг амьдрал дээр нөгөө шаарц одоо нөгөө нэг арга гэрийнхэн өвчин зовлон тийм байхгүй. Тийм байхгүй зүгээр л миний өдрөл хэрэгтэй тэр бол. Зүгээр сайхан өдөн одоо яадаг нөгөө нэг ингээл гол готоо өвлнөөс готогдол найз нөхдөд тодорхой хэмжээнд бол дайлна. Яг өөрхөн сайн найз гэдэг одоо хүмүүс ярьдэн шүү дээ одоо сайн найз бол байдгүй. Яг амьдрал дээр одоо ингэдэг тэгдэг гэд. Тэрийг нь би зөндөө сонсч байсан л та. Тэгсэн мөртлөө яг нэг хүн чинь хэдий яг өөрөө ингээл нөгөө байнга ингээл яг нөгөө хулгай мөнгөөр ингээ яг яваа сурцсан болохоор чинь тэгээд юу яадаг юм бэ? Яг хүнд ингээ жоох ингээ найзууд жоох хүндэрдэг юм билээ. Яагаад ч юм. Тэгээд найзууд нь мэдээж тэгдэг юм уу яагаад тэгдэг тэрийг нь би бол мэдэхгүй л дөөрөө. Надад ч маа найз нар хүндэрч ийсэн. Тэгэл яг өөр найз нартай болохгүй л. Тэгэл ингээл нөгөө найзуудаараа ингээл өөр хүн амьттай танилцаад одоо ингээл баар саунд бол өөр хүн амьттай танилцал тийм үү. Яг тэгэл явдаг. Яг тэгэл явж байгаа сая угаасаа жилийн өмнө, түрүү жилийн өмнө би нэг юунаас нэг уцаа аваад өөрөө нэг амар тэгэхэд чи яага уур амар нэг уур хүрсэн байсан ба. Тэгэл тийж явж байгаа л нэг уцаа аваад юуны давж нэг ченж зараад тэгвэл тэр мөнгөөрөө би шоудаад зүгээр баарандаа хоёр залууг очиж гуруулаасаа нийлээд ууя гэл. Шал танихгүй залууч. Шал танихгүй залуучууд. Тэгэл нөгөө хоёртойгоо танилцж байж байгаа л тэгээ магаш нөгөө хоёртойгоо ахаал нийлээл ингээл юм ягаал би ингээ мөнгө олчих юм тавьчих гээл. Тэгээ би өгөн багасаа нөгөө нэг жоохон ажил дээр хийгээд нөгөө олон хүнтэй ингэсэн болохоор яг өөрийнхөө нөгөө нэг яг хил амыг ашиглаад яг энүүндээ бүр ингээ оролцуулсан байгаад байдаг байхгүй. Тийм болохоор тэгэл би бол яг хил яриаг ороод би бол худалч юм би ямар ч нэг би найр. Ямар ч нэг толгой би сэлгүүлж чадна. Яагаад гэвэл миний над сайхан уг нь хулгайч биш нүүр заяасан л та манай ээж аваа. Тэгээ би өөрийнхөө жоохон нэг яг иймэрхүү бодлоос иймэрхүү тэнийг зангаас бодоод ингээ явж байгаа. Ийм хулгайч нэг дүүцэн баггүй. Одоо энэ байдалтай хэрэг харамсалтай төрж байна. Энэ байдалтай би одоо амар харамсалтай шин. Яагаад гэвэл хүн амьд над яг итгээд тухай би өөрөө яг 3 хоног юм боддгийсэн. Би дотор бодсон. Энэ хүн амьтыг хүмүүс над итгээ те. Энэ угаасаа 10-аас тийм байх биш вэ? Уцаагүй яриулчих. Тэгээд тэнгуүтэл би тэр хүний итгэлийг алдаад аваа өччих. Ер нь ингээ хэд утас вэ? Минийх үү? Тий. За нэг 10 20 юм байгаа. 20 юм байгаад байдаг. За одоо нэг юу байл да. Сая чиний яриан дээр гарлаа ч та уцаа өнгөт ингээд аваад явцдаг тий. За ингээд нэг одоо юмаа дээрэмдүүлсэн алдсан эмээгийн тухай яриа яаж байгаа. Энийг нэг хараад тий. Яг бодоод балмастал янзруулт юм шиг. Ингээд л том хогос утсан л байсан баг. Тэмлээ удаа ирсэн байна. За баян техник сандраад авч. Бацар хөрийг өстө. Яа нэг лээд тавьсан.
надад бол энэ нэг яг зүгээр ингээд хөцтэй нэг шалуур хөцтэй ирэн тэгээд энэ 2-3 хоног ингээд ороо үзтийг хайгуул хийж ажигламар юм байна да. Энэ залуу их маш тод төстэй хөвгт байна. Энэ хүмүүс дараас нь дагаж ирсэн мэт тий. Тэгээс дээрээс намайг бууж хэлээс ямар ч хөвгт байхгүй байхгүй. Ямар муухайтай ээ чаас гэж. Тэгээд энэ хоёр хойноос дээр нэг дээгүүр хариуд гарч байгаа. Энэ дээгүүр ингэж гарч байгаа байхгүй. За тэгэхээр энэ дэр уучлаарай дахиад хулгайч гэлж. Хулгайч. За энэ бол дээрэмч болчих тийм үү? Ялгааг бол үлдэлтэй ер нь хулгай их худлаа ярих дээрэм бол. Жишээлбэл чи ингээд утсыг авч явсныга дараа хэр өрөвддөг вэ? Өрөвдөжсэн үү? Энийг хараад юм юу бодож байна? Би утгуудыг авч үзснийхэн дараа угаасаа хай боддог л доо. Гэхдээ өрөвдөхөөс илүү яг бидэд бол юу бодогдтыг. За одоо камерт бичигдсэн болов, царай камерт бичигдсэн болов. Одоо баригдчих болов, яах бол тэр л бодогдтыг. Тэрнээс бол яг тийм өрөвдөх сэтгэл төрөх. Тэрнээс бол яг өрөвдөх сэтгэл төрөхгүй шүү дээ. Хулгайч юм уу чи анханасаа угаасаа яг төлөвлөл юмаа хийж байгаа учраас тэр чинь нөгөө нэг одоо хийвэл бүү, айвал бүү хийгээд идэв шүү дээ. Тэрүүнтэй адилхан байхгүй. Өрөвдсөн бол хийхгүй байх хэвээр л гэж бодож. Өрөвдсөн бол хийхгүй шүү дээ. Яг энэ. Тийм үл юм да тий. Нэрээ тийм үл юм. Өрөвдсөн бол хийхгүй шүү дээ. Чи жишээлбэл өөрөө юм алдаж үзчихсэн үү? Би өөрөө юм алдчихсан. Тэр үед одоо ямар мэдрэмж төрөх юм? Тэр үед яхад тэгэл дотроо харгаал за гардан гарсан юм байлгүй дээ л гээд. Гэж бодно. Тэрнээс нэг шаналаа. Одоо та сэтгэл зүйн зүд тайлбар өгөө. За тэгээд. Тэгэхээр ийм л дээ. За зочны хувьд бол бага насны бол ийм суур байсан байна гэж тийм ээ. За тэгээд анхны хэрэгцээ үйлдэл бол одоо ийм сэтлэр хийгдсэн байна гэж. За тэгэхээр нийгэм бол яг ийм хүмүүсийг бол шууд л одоо хар бараанаар л боддог л да тийм ээ. Ер нь хулгайчлал өрөвд сэтгэл байдгүй. Хүн чанараар бол юу ч болцсон улсууд тийм. Ер нь одоо тэгээд хулгайч нар хэлдэж шүү дээ өрөвдөг ч. Тийм өрөвдөг ч. Тэр нь үнэн байсан байна тийм. Тэгэхээр нийгэм бол гэхдээ тэр учир шалтгааныг бол яг сайн ойлгодог л дээ. Тэгэхээр энэ хүн бол төрөхтэй бол хулгайч бол төрөөгүй шүү дээ. Тэгээд хулгайж амьдрий гэж бол боддог юм уу? Тэгээд хулгай гэдэг бол муу зүйл одоо гэдгийг бүгд мэдж байгаа. Тэгээд энэ муу нэртэй, муу амьдралтай, муу үдэл хийгээд амьдрия гэсэн бодолтой хүн бол ганц ч байхгүй. Тэгээд яагаад ийм байдалд орсон бэ гэж. Тэгээд сая энэ ярианаас бол ер нь өөрөө бол юмнуудаа ярьж байна л да. Тэгээд энэ залуу бол нэгдүгээр чи сая өөрөө бас хэлж байна. Энэ их зоригтой залуу юм а гэж. Зоригтой залуу. Хулгайгаар зоригтой хүн. Жишээлбэл чи дээр хийгээвэл одоо хүн болгон хийж чадахгүй шүү. Хүн болгон хийдэг байсан бүгд хулгай хийж чинь тийм ээ. Тэгэхээр тэр чи одоо нэлээд хэмжээний зориг орох байхгүй юу? Худлаа хэлэхэд зориг орно те. Хүний юм одоо хэлэхгүй авахд бол авиас чадвар шаарддаг. Тэгэхээр будаа шашин ч гэсэн хулгайч худалч хоёрын хооронд ямар зөрүү байдгүй гэдэг. Тийм байхгүй. Тэр нь бол ялгаа байхгүй. Тэгээд хүнд бол нэг хүнд бол бүх авиас бол байхгүй. Харин тодорхой хэмжээний бол авиас байна. Тэгэхээр сая зочин маань өөрөө хэлээд шүү. Надад бол хүний итгэл төрүүлэх бол чадвар бол байдаг. Энэ бол миний төрөлх авиас гэж тийм ээ. Тэгээд зоригтой байж чаж. Хийгсэн үйл бол төлөвлөдөг, тэгээд шууд хийдэг гэж байгааз. Тэгэхээр энэ хүнд бол зориг байна. Гагцхүү юунд зарцуулж байгаагаа одоо анхных нь бол тодорхой байсан. Тэгээд дараа ягаад энэ явагдаад байгааг бол мэдэхгүй байна гэж хэлсэн байхгүй юу. Тэгэхээр энэ хүнд бол өөртөө бол тэрийг мэдэх сонирхол байгаад байгаа байхгүй юу. Яагаад би хийгээд байгаа юм бэ? Энэ бол амин тулцсан хэрэгцээ бол байгаагүй. Гэхдээ би энийг хийхгүй чадахгүй байна гэж. Чадахгүй. Тэгэхээр энийг сэтгэл зүйн талаас тайлбарлах юм бол ингэ юм л да. Чи төр ч гэсэн ялгаагүй. Нийгэмд үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн ялгаагүй. Өнөөдөр бэлэн одоо мөнгөний хэрэгцээ. Ямар ч хүний хорхог гос ойлгодог. Ямар ч хүний амар хэлбэрээр одоо мөнгө олъё гэсэн сонирхол бол хэн бүхэнд байдаг. Аль болохоор нэг зоохгүй байж байгаа мөнгө олчих юмсан. Гэдэг бол хүсэл сонирхол байдаг. Гэхдээ энийг ямар аргаар олох вэ гэдэг бол бид бүхэнд өөрсөнд нь сонголт байждаг. Ер нь муу хүн гэж бол байхгүй гэж үздэг. Муу хүн гэж бол байхгүй. Ганцхан муу үйлчлийг хийдэг сонголт гэж бол бидэнд байдаг. Бидэнд байдаг. Тэгээд амьдралдаа нэгхэн удаа ч гэсэн хууль ус аргаар, амар хэлбэр аргаар тэр мэдрэмжийг авцсан хүн бол насан туршдаа тэрийг дарж явах шаардлага байдаг. Энийг л чаддаггүй. Энийг л чаддаг. Яг л тэр мэдрэмжийг авцсан. Заавал одоо зочны хувьд бол багаас хүнд ажил хийцэн. Хүн мөнгийг яаж олдсон гэдэг
бие махбодоор сэтгэл зүгээр энэ хүн мэдэрсэн байсан. Маш шандрахын хялбархан байдлаар олж болох юм байна. Олж болох юм байдгийг бас харж мэдсэн. Бас мэдсэн. Тийм учраас тэр мэдрэмжийг бол дагж явна гэдэг нь маш хэцүү бөгөөд хүн өөрөө л одоо асар их зориг гаргахгүй энэ баг боломжгүй зүйл. Өөрөө аян даалга болно гэдэг бол баг боломжгүй зүйл гэж үздэг. Баг боломжгүй зүйл. Очроос нэг асуулт сууч л дээ. Чиний араас цагдаа нар мөрдөж мөшгөж байгаа юу? Миний араа цагдаа нар уу? Цагдаа нар бол мөчгөж байгаа. Шалгагдж байгаа цагдаа. Шалгагдж байгаа. Шалгагдж байгаа. Ингээ бодъё л да. Би нэг юм гайхдаг байхгүй юу? За миний мэрэгч улс төр сэтгүүлчтэй юм. Төрс одоо их сургууль төгсөөд ажилд орсон түүхийн харангуут тарсалтгүй төрд ажилласан буюу сарын 700 800 мянган төгрөг 200 мянга 300 мянган цалинтай ажиллаж исэн хүн өнөөдөр ямар нэгэн намын дарга болчихсон улс төрийн том албан тушаалтан болцсон хөрөнгийн хэмжээнд тэр бумаар хэмжигдэж байна шүү дээ. Энэ олсон мөнгө авсан цалингийн бодох юм бол маш бага жилдэг. Олсон мөнгө нь болохоор ямар ч бизнес наймаар эрхлээгөө дан төрийн ажилтан байсан тэр хүн маш баян болцсон. Бай гэхэд нэг 6-700 саяын пентаусанд амьдардаг тий 200-300 саяын машин ундаг тий Гэвч шүү дээ. Та нар хоорондоо ялгаа байхгүй юм шүү. Нөгөө баг л хоорондоо ялгаа байхгүй. Бид нар ч гэсэн одоо ингээл яг хүмүүс зүүсэн тий. Одоо үеийнхэн дундаа ингээл гоё харагдах гал. Үеийнхэн дундаа бас адилхан зэндарчих гал. Яг тэгжил бид одоо л миний л бодолтой бус одоо би бас нөгөөдийг бас хулгайч нар гэж хэлчихэ. Нэг манай тэрийд бол яаж боддог би мэдэхгүй. Энэ бол миний л бод. Би бол тэгдэггүй. Тэгээ хаяа би бол яадаг. Хаяа би өөрөө ингээл хүүхд мөнгөд гоё хүмүүс юм харж байгаа л яг тухайн үед би мөнгөгүй байх бол энийг авандаа гэж бодсон юм байхад нөгөө хулгайг л авчдаг. Тэгээд миний санаа дотор нэг гоё болчихдог. Би бүр өөрөө ингээд одоо чи би дээр нэг хүүхд авах гад би бүр яг над мөнгөний үг байгаагүй. Зүгээр нөгөө нэг гадуур явах гэсэн. Тий, гадуур явах мөнгө байхгүй. Зүгээр одоо авто сумнааны мөнгө шүү дээ уг нь бол. Тийм байхгүй. Нөгөө гадуур явах чинь тэгэл нөгөө нэг ингээд нөгөө нэг бэлэн мөнгөөр ингээд ингэдэг юм чинь тэгээд яаж утсан тэгээд нөгөөтөө бодоод би тэрүү дотроо өргө бодсоох та хийхгүй дээ гэ. Би яга ингээд мөнгөгүй гэсэн би алхаа явж болдгоо юм гэ. Яг тэр өдөр би амар гिचээсэн. Яг тэр өдөр би гिचээгээ явж байгаад яг оройн байхад тийм ийсэн. Өөрөө мэдлгүй хийж дээ одоо сүүл рүү тийм. Тэгээ. Яг нэг өсвөр насндаа хардаа нэг ийм нэг чадвараараа гайхуулах. За бусдад өөрийгөө тэрийгэ батлах. За тэгээд ид баялагтай байх, тий? Өөрийн гэсэн гарын одоо хангалттай мөнгөтэй байх, сайхан хувц өмсөх ийм хэрэгцээ бол байгаад. Тэгээд тэрийгэ тийм аргаар хийчихэр ерөнхийдөө тэр мэдрэмж бол хайж чадахгүй. Хэдийн мөнгөний хэрэгцээ байхгүй ч гэсэн тэр чадвар нь өнөөдөр тэрийг өрнө хүнд батлах гэдэг шүү. Тэгэхээр яриа дээр гарч яана л да шүү дээ. Би ингээд заримдаа ингээд найзуудаа ингээд мөнгөтэй юм шиг тий харагдмаар байдаг. Бүр тэр удаа танихгүй нийт айлах гэдэг шүү. Тэрээс тэр нь бол нийгэмд харж байгаагаар бол одоо жишээлбэл нөгөө авч байгаа тий нөгөө авч байгаа улсууд нь бол бас ялгаагүй л ядарсан улсууд байгаа шүү. Тэрээс бүр одоо тэр бүртгүүд бол биш шүү. Одоо нэг хулгайд юм алдж байгаа улсч. Тэгэхдээ тэрийг хайрлахгүй нэг хэлж байна тийм. Зочин бол яг шудраг үнэ хэлж шүү. Саяын чиний асуусан одоо өнцөг бол бас сонио. Тэр улс тэр бомтгууд нөгөө тэр бомтгууд чи ард түмнийг бол хайрлаж хийж байхгүй шүү дээ. Яг адилхан биш. Яг адилхан байхгүй. Эдний хардаа нөгөө сэтэл нь бол ерөөсөө шунал хүсэл байгаа байхгүй. Өөр шунал хүсэл. Их багтаа ерөөсөө ялгаа байхгүй. Тэр мэдрэмжийг нэг авсан учраас тэр улс төрчид бас яг тэр мэдрэмжийг хандж байгаа. Тэр төрд гарсан энэ хүмүүсийг төрд гарсан буюу дандаа одоо төрийн албан агчийн ажил хийж байгаад хагартлаа баяжсан байгаа энэ хүмүүс ошид сая хулгай хийж байгаа жинхэнэ хулгай сэтгэлгээгээр хэлдэн штэ. Хизээш хайрладаггүй гэж. Тэгэхээр энэ хүмүүсээс бид нэр хизээш ард түмнийг хайрлах байхаа гэж гордоод хэрэггүй юм шүү дээ. Огт боломжгүй зүйл. Огт боломжгүй тий. Тэр хүн одоо асар их ухаарч тийм ээ. Бүр гэгэрч бүр тий. Тэгээ одоо бүр тийм л байж тэр чинь дом байхгүй юу? Дом. Хизээс зогсохгүй боломжгүй зүйл. Бид нар хэлсэн шүү дээ. Энэ мэдрэмж өөр аян даалга болдог зүйл огт биш ээ. Асар их хүн ухаарч гэгэрч байж тий. Бүр үнэхээр буруу юм байна гэдгийг мэдчихэж болон хөөсөж одоо энэ болдог асуудал биш байхгүй. Яг л тэр мэдрэмжийг нэгэн тавцсан баг. Би бол бүр тэр өнцгөөс хардаг. Энийг өвчин гэж хэлж болох. Өвчин. Ерөөсөө л өвчин. Энэ бол одоо дом. 400 төрлийн дом байна. Тэрнээс бол хулгай гэдэг дом. Одоо өнгөрсөн саяны дөнгөж сонгуул болж өнгөрсөн сонгуулийн үеэр чинь наад чинь энэзээ өвчин гэж үзэх юм бол тэр нөхдүүд чинь дахиад өргөжлүүлээд дараг болохын тулд
Тэр бумаар нь зарж штэ. Хэдэн зуун саяар нь хэдэн зуун сая төгрөгийн балкад хэдэн зуун сая төгрөгийн хувцас сунарч гэдэг юм уу. Ингээд амар одоо нөгөө өвчнийхөө үүднээс зарж штэ. Үргэлжлүүлж нөгөө хулгайгаа хийхин тулд ч гэдэг юм. Эсвэл та нарт юу гэдэг юм шил бол хулгай хийхэд чинь тусгай зориулагдсан хэрэгсэл өдр гэж юм уу байх уу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Өөр гараал одоо танаа хулгай хийх юм уу эсвэл хүний гар утас авах объект чинь юу гэхээр хамгийн гинэн хүн болж тарах гэдэг надад. Юу хамгийн гинэн хүн. Тэгэл хамгийн гол нь өөрөөсөө хамгийн яриатай байх хэрэгтэй. Гадаад үзм чухал. Гадаад Хүний ихтгэл төрүүлэх одоо гадаад байдал, харьцаа. Гэхдээ одоо та бод. Одоогийн хулгайч чинь тийм болсон шүү дээ. Дээрээс одоо хуучин шиг дээр навсаасан хүмүүс байх болсон шүү дээ. Одоо зүгээр л одоо тань дээр чи бас гоё товцсон байж тийм үү? одоо би ингээд тань дээр ингээд насаасаа яваад очихоор танаад би тэрс гоё шүү дээ. Би өөрөө хулгайч биш. Яаж одоо нэг хичээлэл миний энэ утсыг салгачих гэж бодъё л да хоёлоо. Яаж гоохгүй. Би одоо өөрөө хулгайч биш таа юу. Яг үнэхээр би насаасаа урттай. Яг тэр үед болохоор над одоо ингээд юу ч болсон одоо тэр үед одоо ингээд тийм явсан нэг хувцмуурт айгүй муухай болсон. Ажил хийгээд бол унааны мөнгөгүй явж байгаа ч юм уу тийм үү. Яг тэр үед би тань ингээд та уцаараагаа тариулж яг танаад ярих уу. Би ингээд нэгсийцэн ингээд. Нэг шороо өснөс ингээд өсвөс алдаацсан. Тийм баг танаад уцаараа ярих уу. юу л огтуг. Та дөр буруу хараад нэг жаалгаа юм уу эсвэл уцаахгүй эсвэл үгүйгээ л юм. Буруу хараад тийм үү. Яг бол угаасаа хулгайч гэдэг нүдийг төвчээрсэн. Тэр хүн бол зүгээр харагдах байдлаасаа хүн тэр харагдаж байгаа болохоос дотроо бол тийм биш. Дотроо бол зүгээр нэг ажлыгээ тараа явж байгаа хүн байхгүй юу. Харин би бол ингээ ганган хувцастай өсмөсөө гэлдсэн. Тань дээр чажуучин байж байгаа л 50 татж байгаа л өө хаа ингээ уцаараа ганц хариулж ичээ. Дөнгөж танаа дугаасаа яриулна. Хэрвээ та эхлээл та нэгжүү байна гэж тэгнэ штэ. Яг тийм бол би тэгнэ. Германд 2 3 минут өгтөө хаа ингээ нэг жаавал хийж ярьчих хүм хүүгээд. Тийш гож байгаа л аа. Үнэхээр яг нөгөө тэр юм их үед одоо нөгөө нэг би энэ маркетинг хүмүүсүүд одоо өөр хүн болсон байгаатай энэ дотроос өөр хүн гарч ирдэг. Би бол дотроо хийж бод. Чи бол өөр хүн байдаг. Яг хулгай юм уу, дэрмэ юм уу, заллангаа хийх үед дотроос чи өөр хүн гарч ирдэг гэсэн үг. Харин яг тухайн үед би тийм ихтэй би өөрийгөө хүртэл би яг нэг өдөр анзаарч ирсэн байхгүй. За би яг яахтай яг яа юм бол гээд. Бос үеднээс би нэг хүн амттай тийм амар би яриад идэггүй. Хүн амттай би дэйч юм дотнож байгаад идэггүй би. Яг нэг тийм хүн би би амар дотно болчихдог. Бүр амар яриа өрөөтэй болдог. Одоо нэг сэтгэл судлаач хэлэснээр түрүүний хүний одоо авьяас гэдэг дээ шүү дээ. Тэр нь юм шиг байгаа. Би өнөөдөр ингээд амар илэн талан ярьчлаа ярьж байсан ингээд. Энэ нэвтрүүлгийг хийгээд байгаагийн шалтгаан үзэгчд бас ойлгох хэрэгтэй баг. За зүгээр одоо байгаа ингээд ажиглалтаар бол маш олон үзэгч үзэж байна. Мөлийн маш өндөр хандлт гарч байгаа шиг байна. Тэгэхээр зарим нэгэн комментуудаар одоо юу гэдэг хичээл заагаад байна гэж ярьж байна. Үгүй ээ, хичээл заагаад байгаа юм биш. Энд бид нар дахиад бие үнэлэгчд эсвэл гудамжны хог дүүдэг хүн эсвэл бидний нийгмээс өөрсдийнхөө боломжтой амьдралын хэрээр чадлын хэрээр ад үзэгддэг тэр хүмүүсийг нэвтрүүлэлт өрүүлж орж ирэх гэсэн. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ нэг нийгэм болдог тийм үү? Монгол улс 3 сая хүн амтай бол нөгөө хүн ам шин тоонд тоологддог бидний ад үзэгддэг тэр хүн. Бүр магадгүй чадвал би төрөөс хулгай хийгээд баяжсан тэр хүнийг ч гэсэн оруулахыг хүсэж байна шүү дээ. Эзэж орохгүй л байна л да. Тэр энэ зорилго бол бид нар хүн энийг бас ойлгох хэрэгтэй. Энийг одоо мэдрэх хэрэгтэй. Ер нь үзэгчд ч гэсэн жигэн хулгайч яриг хулгайд юм алдсан жигэн хулгайч ямар байдгийг сонсомоор л байгаа шүү дээ. Тийм үү? Энийг л гаргаж ирэх хүсэж байгаа юм л да. Энэ бас үзэгчдэд сонирн байх тий. Бас урьдчилан сэргийлэх юм. Ямар одоо байдлаар хулгайч нар ажилтдаг юм бэ? За бас хулгай хийчихэд алдсан хүн байгаа шүү дээ. Энэ хорооч алдаа хүн гэж байхгүй. Тийм учраас уучлахгүй алдаа гэж байхгүй. Тэгэхээр ийм байдалд орчоод энээсээ яаж гарах вэ гэж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд одоо нийслэлд 670 бүртгэлтэй хулгайч байна гэж. Тийм ээ. Цаана одоо бүртгэлгүй бас хэд байгаа бөөмд. Тэгэхээр энэ улсууд дотроос энэ хүмүүс дотроос ч гэсэн энэ залуу шиг уучраа олохгүй гарахааргаа мэдэхгүй тийм ээ. Ийм асуудал бас байж болно. Тэгээ манай хүн бол одоо гарахааргаа олцсон явж байна. Одоо болж байна. Одоо ингээл одоо бүгд л тэгээд нэвтрүүлгийн тайлсны засалтыг бас зөвсөж анзаарах хэрэгтэй. Энэ бол одоо нөгөө Монголын шашинд байдгүй ч гэсэн буддийн шашинд байдгүй ч гэсэн бусад шашинд байдаг нөгөө нүмэг нүглээ намждаг үе нийт ард түмнийхээ өмнө бүх үннээ ярьчих гэж байгаа. Буруу хард сууж байгаа. Зүсэрийг нугаад одоо нийт ард түмний бүх үннээ ярьчих. Тэгэхээр бусад хүмүүс ч гэсэн нэвтрүүлэгт хандаад одоо нүглээ намжлах хүсэлтэй хүн байвал буруу хард сууж байгаад юу хийсэн бүх ард түмнийхээ өмнө ярьж хүсэлтэй хүн байвал бас манай нэвтрүүлэг хандаж болно. Ороод ирж болно. Одоо
надтай уулз, Батхус Түлжтэй уулз, бидэнтэй уулз. Тэгээ бүгдөө ярилцъя. Оросын том шоунууд байдаг, Америкийн шоунууд байдаг. Энд ард түмэндээ анхааруулах юм би ингэсэн хүн байгаа маа. Энийг ингэсэн маа гэд ярмаар юм байвал бидэнтэй холбогдоорой. Тэгээд за одоо төсөж байгаарай явал тийм. Сэтгэл зүйн үүднээс бол тайлбарлахад нэгэнт одоо нэг юм мэдрэмж авсан байна гэдэг бол жишээлбэл үйлдэлээ одоо ухаарах хэрэгтэй гэж байгаа. Ухаарна. Жишээлбэл одоо хүнд гэдэг бол нэгдүгээр хүлээн зөвшөөрөлтэй. Одоо би нэгэнт ийм мэдрэмж бол авсан байна тий. Гэхдээ бол ямар нэгэн байдлаар бусдтай бол одоо харьцуулаад тэд нар хулгай хийж болж байгаа юм чи би хулгай хийж болно гэсэн бол сэтгүүгээр хандахгүй байгаасаа гэж үзэж байгаа. Ер нь тэгвэл сайн муу буруу зөвөө бид яаж олох юм бэ гэж. Тэгвэл чи нэг асуултыг өөрөөсөө асуугаасаа гэж бодож байна. Хүн болгон тэгвэл над чиг хулгай гэдэг яах вэ? Хүн болгон. Эсвэл бид хоёр энэ эфирт байж байгаа хүмүүс тэгээд танаа хамаатнууд тийм ээ хэдий амьдрал одоо хүнд байсан байж болно. Бидний бага насны амьдрал хэцүү байсан байж болно тийм ээ. Тэглээгээд бүгд хулгай гэдэг яах вэ? Дээд дарга нар нь сайд нар нь чулгай хийж яадаг. Доод одоо тийм ард түмэн чулгай хийгээд нийтээр хулгай гэдэг юу болох вэ? Тэгээд ингээд бодоод ирэх юм бол нэгдүгээр чи бас нэг юм бодно. Хоёрдугаарт тэр чи өөрөө юм алдаж үзсэн гэсэн. За яг чи даахгүй байлаа гэхэд хулгайчдаар нэг тийм бас нэг юм байдаг. Одоо эдгээр нь бол баян учраас бид нар аваад байна гэж. Бас тийм шүү дээ. Дотор чи ядарсан усуд бас байж байгаа тийм шүү дээ. За чиний дээр авсан чи тэр гангарах гад авсан эцэг ихээ цалингаас авсан тийм өөрөө ч магадгүй ажил хөдөлмөр хийгээд хөлсөд туслуулж ажил олсон байгаа шүү дээ. Тэр үнтэй утсан ингээд авчлаа гэхэд чамд ямар мэдрэмж төрөх вэ шүү дээ. Ер нь эн чинь зүгээр эргэцэн талаасаа яваад үзэхэд тэгтээ тэргүүл эн чинь гэмт хэрэг шүү дээ. Хуулийн санкцд. Одоо баригдлаа гэхэд ер нь юу болох вэ? Мэдээж гав зуж ангарч өөрөөсөө цанал суу шүү дээ. Тэгэхээр тэгэхэд мэдээж нэр хүндчих юм бол тодорхой бол тэр тийм үстэй. Тэгээд энэ насан туршдаа арилахгүй юм нэр одоо хэр уртагтай нэртэй явах уу? Тэгээд одоо хулгайг тэгтээ дагаж явдаг нэг юм байдаг гэж байгаа юм л да. Нэгдүгээрт бол шунал төсөл бол байж идэг. Энэ бол хязгааргүй. Авах тусам улам ихийг авахыг боддог. Тэгээд эхнийх нь амжилттай болоод авах тусам дараагийнх нь хэрэгцээ нь улам нэмэгдэж идэг. Улам нэмэгдэж идэг. Тэгээд шүн бол унтж чадхаа билдэг. Яваандаа бол ерөөсөө бүр тийм байдал ажиллаж байна уу? Шүн мөн унтж чадахгүй ч сайн юм би юу? Хэрэгцээ бол цаашнаа өндөр болтон зүрэг болд юм аа. Болоод ид. Эхэндээ бол ингээд сүүлүүд өөрийгөө би ястаа өөрийгөө ингээд сүүлүүд ингээд өөрийгөө би амар хинж байгаа л да. За би юу нэг одоо ингээд би юу одоо энэ хин бэ? Миний яг нөгөө гадна талын нөгөө ихээс төрөхдөө төрсөн хүн маань байна уу? Эсвэл нөгөө нэг буруу хар зам руу орсон нөгөө нэг хүн байна уу гэдэг. Өөрийгөө энэ түл амар ажиллаад байгаа сүүлийн доног. Тэгэд юу н одоо бол тэгэл ер нь мөнгөний хэрэгцээ бол ер нь тэгэл гардыг шүү дээ. Одоо чи ингээд энэ телевизийн эфирээр хүмүүсийн өмнө анх орж төрч бүгдийг ярьчих. Тэгээ энэдээс би гараа гэж явж байгаа хүн тий. Одоо дахиад хэрэгцээ тулгарна шүү дээ. Эсвэл нөгөө залуучуудынхаа өмнө, найзуудынхаа өмнө гоё гангаа харагдах хүсэл, эсвэл мөнгөтэй байх хүсэл, эсвэл найзуудтайгаа гоё дайлах хүсэл бүгд төрнө шүү дээ. Хүний хэрэгцээ хангахдаггүй. Би яг энийг энэ дээр хэлэх ингэж боддог байгаа байхгүй. Яг манай Монголын нөхцөл бол одоо энэ ажлын байрал өмнөө хомос байгаа. Одоо би ингээд би дээр хүртэл нэг ажил хийдэ гэж зар авч байгаа. Зар аваад харсан чи бүгд нэг бар пав зөөгч авнаа. Барми авнаа. Буудал фрэш авнаа. Данд тийм л юм байгаа. Эсвэл нэг газар үйлчлэгч авна. Тэгэхээр ямар ч залуу хүн нэг газар очиж үйлчлэгч хүсэхгүй шүү дээ. Яг өнөө нийгэмд бол. Уучлаарай би шууд ингээ өөрөөр ярьчихлаа. Хамаагүй. Ямар залуу хүн бол өнөө нийгэмд үйлчлэгч хийх хүсэхгүй. Нөгөө нэг одоо наргаад цэнгийн дуртай, дуу хөгжим дуртай. Одоо хөдөөнс хүртэл ингээд оюутнуудад амжих гэж яаж байгаа оюутнууд зарим нь бол паб, ингээд ресторан, баартаа зөөгч хийж байгаа тийм үү. Тэнгүүл тэр чинь сарын эхлээд 400 500 орж байгаа. Наа нэг галж оруулж ирсэн ороод. Тэгээд би орсон. Ороод яг сарын дараа цалингаа авах гэж миний надад 200 сая төгрөг ирсэн. Яаж байгаа юм бэ гэсэн чинь ингээ ийм стгаагаас, тийм стгаагаас, тийм нүр гэж. Тэгээд би дотроо бодсон. Би яг ингэж ажиллах надад бол мөнгө өндөө олдохгүй юм байна. Тэгээд нөгөө 200 сая миний яг идэж уух юм яг тараад. Тэгээд нөгөө нэг өмс зүх хэмгүй болно. Тэгээд нөгөө өмс зүх хэмгүй болсон чи яах вэ тэгээд юу яагаад нөгөө л нэг буруу аргаараа дахиад. Тэр нийгмийн байдал чамайг энэ рүү түлхэж байна гэсэн үг болж байна шүү дээ. Гэхдээ энэ бас яг тодорхой хэмжээнд одоо яг юм над чиг бас ингээд засрыг бас яг юмнаас гарыг гэсэн бас хүмүүс байгаа байх. Тийм үү? Тэд нар ингээд ажил хийнгүүт л яг нэг ажил дээр яг тэгээд идэг болохоор
Нөгөө байнгын өдөрт нөгөө 2-300 мянган кремалдаг хүн чи сард 200 мянгаыг зовж авахар чи нойроо төвөвж. Та дуртай яг тэрүнд. Зовж 200 мянган төгрөг ам сард. Мэдээж яг өөрийнхөө хөдөлмөрөөр яг энгийн хулгай хийдэг хүмүүс бол өөртөө хөдөлмөр авдаг болохоор гоё л байдаг баг. Яг нөгөө бид чинь нөгөө нэг өөртөө нөгөө нэг бэлэн мөнгөн дээр байнгын ингэсэн болохоор чинь тэгээд тийм ч айгүй нөгөө нэг сонь санагдаж байгаа юм. Ажил олох шиг хүртэл сулган сэтгэх байгаа шүү дээ. Бас нэг яаж нэг хитэн цаасаа ахиу одоо өгөхгүй байх уу 500 мянга гэж тохирчоод яг өгөхөө болохоор ороож шүү дээ. 300 дээр нь бас мөнгөнд хулгай дээр хөөе шүү дээ. Тийм шүү дээ. Тийм зарим газар нь болохоор тэг аваад дэлгүүр худалдаж молдож аавна гэл тэнгуэл оронгууд тэгээд нэг сайхан нөгөө нэг цэвэрлэгээ сайхан хийлгээл бараа материалаа бүгдийг ашиглаад тоолуулаад за чамд 7 хоног харна гэдэг. Тэгэл 7 хоногийн дараа за ажил орох нь өнгөт за чи тэнцэхгүй нэ гэл ахаал өөр ажилд авдаг. Тэг явдаг хүмүүс зөндөө шүү дээ. За дараагийн нэг факт байж байгаа. Тэрийг бас бүгдээр үзцгээе. Амьдрал бол аалзны тор, аалзны шүс те. Биднээс гарах хэцүү, гарахгүй хэцүү. Үхэж нэг салах нэг арга байна. Үлдсэн дунд нь тэмцээд амьдрахаас өөр ямар ч боломж алга байна. Тийм үү? Зөвөр амьдрах хэцүү, зөвгүй амьдрах хэцүү. Нийгэм хүндрэх хэцүүдэх тусам зөвгүй байх боломж нь илүү давмгаа болоод байгаа. Дараагийн фактыг харъя. За эндээс юу асууж ярих юм бэ? За сэтгэл судлаач маань бол чамаг ясан дараа тайлбар гаргалгаа хийх бах те. Батбахын өөрөг бол одоо сэтгэл судлалын үндсэн дээрс гаргалгаа гинэ. Эндээс чи Монголд хулгай их боломж хэр байд юм бэ гэдгийг ярьж өгч биднэрт. Монгол хулгайх боломж юу? Монгол хулгайх боломж бол зөндөө шүү дээ. Чи л сая та нар хүртэл дэлгүүрийг хүртэл ингэж яаж байгаа шүү дээ. Тэгэл энэс ахуулаад зөндөө ирэх шүү дээ. Бид энэ тань магадгүй миний чихэн магадгүй таны чихэнд хүртэл сонсогдож байгаа хэрэгүүд зөндөө гарч байгаа шүү. Тухайлбал одоо тэр нэг за би энийг болохоор нэг паб сууж байгаад хэдэн ах нарын яриас сонсч байсан. Үнэн ч юм худлаач юм тэр нь бас амтдаггүй. Тийм нэг цагдаагийн хуурын тийм жетон гэд яг цалин тэмдэг байдаг шүү дээ. Тиймтэй. Тэнгүүтээ нөгөө нэг одоо энэ манай Монголд байгаа одоо бичиг баримт Вьетнам байгаа шүү дээ. Яг эдгүүдийг энэ ордог бааранд ороод юу яадаг. Нөгөө нэг яг атаклж мөнгө авдаг. Тийм эрг хүртэл байж л байдаг. Монголд болохоор ингээл одоо бүхэл талаараа одоо хулгай юу шүү. Халаасны хулгай ер нь оролдож үзсэн үү? Би халаасны хулгай нэг л удаа оролцсон багтаа. Гагаар ирсэн чичрээ орохгүй л. Болохгүй нөө. Болохгүй л.
Одоо л манай халаасны хулгаас ирсэн бол мөрөгшсөн бүр зүгээр зөрөөл гахад бүгдийг аваа явчихдаг болсон байна гэдэг шүү дээ. Хасаас нулгаач одоо. Тий. Тэгэхээр одоо эднэртэй найзал нөхрөлж үзсэн үгүй юу? Үгүй би өөрөө дотор боддог л доо. Бүр тийм нэг буруу гарын хүмүүстэй нэг юм бол би миний бүр яд бүр хүндрэн юм уу. Харин ингээд харин ганцаараа өөрөө ингээд явж байгаа ганцаараа өөрөө ингээд яах юм бол яаж миний авсан хохирол тэр нөгөө хүмүүс өвчнөөс хохирол яаж баг дараа нь хэрэг би баригдлаа бүр ухаалаад би ингээд өөрөө ингээд юу яах өөрийгөө ингээд нөгөө хохирлуудын барагдуулах тийм аа би бас боддог л доо. Тийм болохоор би одоо ингээд ганцаараа байхдаа өдөрт ингээд 100,000 төгрөг хэрэглэдэг юм уу? Гурлаа боллоо. Нөгөө 3 хүний хэрэглэж өндөр болоод ирсэн. 300 болчихсон за. Тийм болохоор чинь би нэг утаа болдог өдөрт 3 утаа авах юм. Тийм болохоор ингээд өдөр миний бүр хэрэг бүр амар хүндрэн. Болгож үгүй өөр хүнийг боддгоо мөртлөө өөрийгөө бас амар боддог. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол бас айдас бол байж шүү дээ. Төлөвлөгөө бол байна тийм ээ. Жишээл одоо бүлэг хэрэг гэх юм бол санкц өндөр болчихно. Ял нэмэгдэнэ гэж тооцож байна тийм. Төлбөрийн хэмжээ бол бас нэмэгдэнэ гэж байна тийм. Дээр нь бол чи бас үйл ажиллагааны одоо чамд одоо итгэв зардал одоо тийм утга нэмэгдэх гэдэг шүү дээ тийм үү. Өөрийгөө бас бодоод шүү дээ тийм үү. Тэгэхээр чи яг одоо ингээд хулгай за түрүүн ярьсан одоо хулгай хийж байхад бол цаад хөрөгч бол одоо тэрийг бол нэг сонирхдаггүй гэж тийм. Хойштой ер нь за тэг хулгайг бол чи нэг хулгай хийж гэнэ гэж бас боддог байсан шүү дээ. Нэг хулгай хийж байгаа юм биш. Би хэрэгцээгээ л хангаж яана гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр хулгайг бол бид нар түрүү хэлсэн нь бол хулгай мөн тэр утгаа бол гэмт хэрэг юм аа гэж тийм. Тэгээд яагаад одоо сая ингэ бид нар ярилцж байхад ер нь юунаас болоод би одоо ингэ хулгай хийгээд байна гэдэг тийм сая ойлголт олж чадваа. Би юу? Тийм. Би сая нэг тайлбарлаа шүү дээ тийм ээ. Одоо за бага насны нэг юм асуудал байна. Хүн төцөө амьдрал бол төсөөдрөг чамайг иймрүү төлгсөн байна гэж. За энд бол чиний буруу бол байхгүй. Дараад нь чид энээсээ болоод нэг үйлдэл хийсэн. Энэ үйлдэл чинь чамд бол одоо дом болоо. Одоо цагдаа нар чиний араас олцсон байгаа. Тийм үү? Чи бол одоо үйлдэл дээр шалгагдчихж байгаа. Шалгаж байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр би шиний зүгээр зэр зөргийг үнэлээд байгаа байхгүй. Үйлдэл дээр шалгагдчихж байгаа тий. Цагдаа нар араас нь орцсон ингээд байж хахад одоо тий энд орж ирсэн бидний саналыг хүлээж аваад энд орж ирээ тий. Би өнөөдөрс хаяа бүгдийг ингээд би танаас яриад өгье. Ярилгүй үлдээсэн юм юу вэ? Одоо ингээд юу ярилгүй үлдээсэн ингээд юу баг байхгүй тэгээ бүгдийг нэг ярьчлаа. Гэхдээ юу н одоо манай Монголын залуучууд одоо яг ингээд хаяа би бол хаяа ингээд автобус ингээд явж байхад ингээд Германы хулгайчдыг би ингээд яг яагаад Германы ухчих юм би харддаг л да. Харддаг мөртлөө хаяа би хэлж чаддаггүй. Дотроо бас би өөрөө бас ялгаа юу байхаагүй шүү дээ. Нөгөө хулгайд авж байгаа хүний юм өрөвдөх мөртлөө хаяа нөгөө хулгайч нарыг хаяа өрөвддөг. За бариад өчөөд бас гээд тэгж боддог. Хулгайчаас өрөвдөд байл. Харин тий. Жишээлбэл чи хулгай хийжсэн мөнгнөөс одоо ядарсан төдөрсөн хэрэгцээтэй хүмүүст мөнгө өгчээсний тохиолдол байх аа? Нэг байгаа. Яг нөгөө нэг энэ одоо гандангийн хажуу талд нэг суудаг зуртаа гардаг нэг имээ идэв штэ. Тэр имээ би 50,000 өгчээсэн. Тэр нэг сандал мандал аваад өгчт юм уу гэж бодчихсон. Тэр имээ өөрөө маргааш нь гарч ирээгүй. Нэг удаа тэгж бодчих. Нэг удаа тэгж бод. Хамгийн хайртай хүмүүс хулгай хийж гомдоосон юм яа. За жишээлбэл чи түрүүн чиний ярианаас гарч хахад ер нь голцоо найз охтуудынхаа утсыг энэ аваа явуулсан. Тийм байсан. Хулгай хийж юу н хайр сэтгэл хамаатай байсан үгүй. Хайр сэтгэл үү? Гэхдээ хайр сэтгэл үг нь яг тухайн үед одоо би үг нь яг одоо өөрөө За хулгай гэж биш болил л да зүгээр заллаад аваад явах ч юм юм аваад явах ч юм. Заллаад аваад явахд уу? Хайр сэтгэл хамаатай шүү дээ үг нь. Тэгсэн мөртлөө яг нөгөө одоо нөгөө эндээ байгаа нэг хайр сэтгэлтэй хүн байхгүй болоод нөгөө нэг өөр нэг хүн гараад ирэхэд нөгөө хайр сэтгэл байхгүй. Яг нөгөө хийгээд дуусаад мөнгө аваад Германд игээд нөгөө мөнгнөөс үрэн штэ. Яг үрээд яг байж та дараа нь боддог. Нэр яах гэж юм. Даас нөгөөд нь буцаагаад аваад өгч мөнгөний үрцэн. Мөнгөний үрцэн болохоор аваад их ямар ч ухамсаргүйгээр хэвдээд байвал болоод байгааз. Тийм байна те. Ухамсаргүйгээр хэвдээд байгаа. Тэгээд яг тийм байдлаар хайртай хүн алдчихсан уу? Тийм байдлаар яг одоо л алдах гал. Урд нь л алдчихсан гэх байна. Одоогийн алдах гэж байгаагаа ярьж л да. Одоогийн алдах гэж байгаагүй. Одоогийн алдах гэж байгаа болохоор яг би нэг найз хүнтэйгээ нэг 8 сар танилцсан. 8 сар танилцаад битээ чинь
Мэдээ одоо үргэж байгаа юунд яагаад гэрт нь одоо сарын өмнө орсон. Сарын өмнө ороод ээж мэтэй танилцаад тэгээд ээжтэйгээ ингээ хоёулаа амьдэрдэг. Тэгээд ээж нь одоо тусалж юмч юу байх вэ? Тэгээд бүгдийг би тусалж юмчдаг байсан. Ингээл нөгөө нь одоо айлтж одоо эр хүний нөгөө нэг хэрэгтэй дэндөө гарна тийм үү? Хоёр эмэгтэй хүн. Тэгээд тусалж ийсэн. Тэгээд яг оны өмнөхөө над нэг мөнгөний шаарддаг гараад. Тэгээд нэг багсаа юм авсан. Тэгээд тэрнээс болоод амар харамсаад ер нь бодсон л за би ер нь ингэж бүр ингээ хайртай хүн гэж гомдож чухаар нэг ийм их юмд ороод ингээд сэтгэлээ нэг онгоотлоо яриад тий. Өөрийгөө ингээд бодж өгөл ийм хүнээс чөлөөлөөд энэ сэтгэл зүйстэй ингээ дараа нь ингээд холбоотой гэж дахиж уулзаа тий. 2 3 уулзахаар бүр дотор ингээд бүр ингээ гоё болоод тэгээд нэг ийм хүү зангаа ингээ хайчих юм болов уу гэж боддсон юм би өөрөө. Тийм ээ, яг зөв сэтгэл зүйч явуулсан байна. Хоёрдугаарт би одоо чиний нүдэнд нулимс дүүрээд тий. Одоо ингээд хоёр нүд чинь нулимсаар дүүрж харахаар надад ч гэсэн өөд хайрлах сэтгэл бас төрж ин л доо. Чи найз хүндээ хэр зэрэг хайртай вэ? Би Нэвтрүүлгээр магадгүй үзчихэж магадгүй шүү дээ. Манай түүгээс яг энэ нэвтрүүлэгт би өөр хийсэн юм л та. Надад нь хамт ирэхжсэн. Аа за. Тийм би яах юм бэ гэж. Би ямар гавьяа агуулсан биш ээ. Гэртээ байж ий. Гэртээ дурдвар үзээж. Тэгвэл одоо хайр сэтгэлээ илэрхийлээд бүх харамслаа энэгээр илэрхийлэх боломж бас байна. Сэтгэл судлаач ч юм байна. Сая би харин юм хэллээ л дээ. Хайртай хүний яг ингээд гомдооч хоорно гээ ингээд бид өглөөд ирлээ гэ. Зориулаад одоо нэг хэлүүлээч. Зориулаад өв. Одоо хайраагаа ууштараа харин чамд хайртай шүү хараа. Хэлээд даа өөр юу л. Буруу хэрэг хийсэн гэж бодож байна. Аа? Буруу хэрэг хийсэн гэж бодож байна. Буруу хэрэг хийсэн. Тэгээ манай найз хүн ээж нь болохоор надад айгуу сайн. Наа юм аваа өвтөн ч гэсэн өөр хэвд ингээд тагдаан газар яасан сая ингээд жоохон тий асуудалтай байсан чи ингээд заалгаад за би хаана яаж ийн инээ тэрийгээд тэр үний итгэлийг би нэг баснда амар алдчихж байгаа байхгүй надад амар итгэжсэн тэр хүн бүр над бүр өөлөд хэлж байгаа шүү дээ чи миний итгэлийг алдлаа гэд тэр үед нь ингээд дотроос ингээд юм огшоол дотроо бодож байгаа юм чи за тэгэл ер нь болж өгөөд л одоо энийг юм хийгээ болчихвол ер нь цааш энэ юу н хулгай зэлгээ хийж байгаа энэ хүмүүс өгдөл хэлэхэд энэ хулгай зэлгээ хийнэ гэдэг чинь олны нүрийг харах юу л болд юм бэл. Би үртэл одоо ингээл баахан үн уутаа хаяа гадуур явахдаа үртэл ингээд такси барьж явдаг. Айдас бол байна үү? Тэрээс нь автобус нь цуугаар нөгөө хүнтэйгээ таачгүй тэгчгүүдээ яг тэгж боддог. Тэгэхээр одоо энэ бас нэг яг одоо миний үеийн залууд зөндөө байгаа. Яг ийм хүн хийж байгаа. Та тэр хэллээч нөө 640 нөгөө бичигдсэн зөвхөн гээд. Тэрнээс гадна зөндөө байгаа. Тэр залуучууд бас ингээд хэлэхэд дүнгэж ингээд орж байгаа нэг ганц хоёр дээрээ байгаа хүмүүсийг хандаад хэлэхэд үртэл бити яг цааш нэг энэ дайшуулаарай гэж тийш дээ хөвөр. Шунал хүсэл нэг айдас байнга хамт байдаг гэдэг. Толгойч нэсдэг. Өнөөдөр бол одоо амжилттай боллоо. Тэрийг улам нэмүүлэх, улам одоо ашигтай байлгах, улам ихийг авахыг л ханахаа мэдэхгүй мээр яваад идэг. Тэрний ардталт нь дууссаны дараа бол юм дууслаа. Дахиад айц хэрэг илэрчихвээ те. Гэт ингэдэ. Тэгвэл энэ хүнд бол нэг тийм гоё айцсан шүү дээ. Энэ байдал маань намайг өшөө хүнд байдалд оруулж байгаа гэсэн. Болгоомжлол байгаа шүү дээ. Аюу зүв айцсан. Тийм зүв айцсан байхгүй. Энэ нь болохоор энэ хувь хүн болгон дээр өөр байгаа. Яагаад зарим нь одоо бүр өшөө том гарын хулгайч болоод яваад байна те. Тэгэхээр энэ хүнд болохоор нэг үр дагавраа тооцоолох чадвар байгаа. Очих нь газараа мэдээд байна шүү дээ. Юунд очиж байгаа юм. Тэгээ буруу юм хийж байгааг мэдчихэв. Тэгээд үр дагавраа тооцоолж чадж байна. Энэ хүн зориг байна. Энэ хүн сэтгэл бас байна. Бас хүн чанар бас байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад чи өөрийгөө хэр сайн хүн хэр муу хүн гэж боддог вэ? Тэгэхээр бид нарт их сонирм байл. Сая болохоор хайрлах гэсэн мөртөөс өөр хүн болохоор сайн хүн муу хүн гэдгээс нь өмнө би нэг түүх ярьж л да. Double gun гэдэг Америкийн одоо ихэр гар буугууд нэртэй тийм твин gun ч үлээ. Тэр нөхөр хамгийн сүүлд ингээд 17-8 цагтаа буудж алаад маш олон хүнийг буудаж алчаад их гайхамшигт түүх байт юм л да. Тэгээд алдсан байж хата цагдаа нартай буудалж байгаа үед ихнэр нэрсэн байдаг. Ихнэр нэрээд юу хийсэн бэхээр би 2 гар буу аваад сумтаа авч ороод би тэрийг өөрөө буудаж алчаад ирье. Тэ? Би юу сайн бууддаг. Та нар наатаа буудалцаад өндрөө хүнээ алднаа. Ингээс цагдаа нар итгээд 2 гар буу өгөөд сум аваад өгөөд оруулсан чинь нөгөө ихнэр нь гүүж оронгуудаа
нөхөртөө нөгөө хоёр гар бууга бүх сумдаар болсон байна. Тэгээ нөхөр нь цээжээрээ 2 3 шархацсан байж хад сүүлчийн мөч хүртэл буугийн сумлж өгч ирсэн байдаг. Тэгээ шүүх хурал дээр та яагаад ингэж гэмт хэрэгтэнд те очиж туслаад дахиад таны одоо буу авьяасаас хойш 4 цагтаа яамнасыг хөнөөлөхэд хэлсэн байдаг хөөхгүй. Би энэ бол миний хань. Миний хайртай хүн. Тийм учраас би сүүлчийн мөч хүртлээ буугийн сумлж өгсөөр л авах болно. Би хийсэн үйлдэлтэй одоо аз жаргалтай байна. Тэгээ миний нөхөр яг одоо зүгээр яв. Тэгээ сая би эндний одоо найз охин цуг ирэхчихсэн гэхээр дотор сэтгэл уурж найз охин маань цуг ирэхчихсэн гэхээр нүдэндээ нулимстэй яга сэтгэл уурж юм л да. Засрах гэж байгаа нөхрөө тэр үйлдэл рүү яг буугийн сумлж өгж байгаа шиг засрах гэж байгаа нөхрөө телевизээр ороод ярихээр би цуг явъя гэдэг шиг. Тэр алдаж болохгүй гайхамшигтай юм хтэй. Тэ? Үнэхээр гайхамшигтай. Үнэхээр одоо Батхүү сэтгэл судлаачийн гол асуулт чинь бол яг цөмөө онж байгаа байхгүй. Чи өөрийгөө одоо сайн хүн гэж боддгоо, муу хүн гэж боддгоо. Би бол яг өөрийгөө яг тийм мөнгө төрөхтэй яг тийм үед бол өөрийгөө сайн гэж бод. Мөнгөтэй байх та. Мөнгөтэй байх та. Тийм амар сайн. Тэг бусдад тийм тусрах уу? Бусдад туслахтаа би бол тийм амар нэг та нэг гэртэн нэг хэрэгтэй. За танайхаа найзаа махгүй байна уу? Танайх энийг аа гэж би тусалдаггүй. Яг тухайн үед бол мөнгөтэй байхдаа нөгөө хэд мэн бөөнөр уух хүн гэл. За тэгээ шавуудъя. Тэгэл гараа явдаг. Яг тийм дээр би тусалдаг. Тэрнээс ч нэг хүн хорлоод юм уу дандаа хүнд хар санаад явж идэг тийм хүн бол биш. Тэгээ ууг нь бол хүн болгонд уг нь хар санаад явж идэг. Би бол яг миний өөрийн яг энэ хүн бол яг дотроо тийм хүн биш. Биш. Харин яг цаанаасаа ингээд жоохон юм ингээ яачаараа. Яг жоохон тиймэрхүү замтай болчтой. Одоо та бол сайн мэдчихэл байгаа. Би бол намайг манай багаас аав навд тэгдэг байсан. Миний хүү арай жоохон нөгөө бид нэг жоохон зүрхний боронхтой байдаг байсан. Арай жоохон муухай ааштай. Чи хаяа өөрийгөө чи толонд харж байгаарэ гэдэг. Яг тэгэн би тэрийг нь одоо л би хийдэг. Хаяа би ингээл өөрөө ингээл бухимдууд би толонд хараад би ингээ хаяа ярьдаг. Тэгэл дотроо би өөрөө би айгүй их юм ургуулсан бодох дуртай. Тийм болохоор би за ямар ч гэсэн ингээд энэ хүмүүст ингээ уулзаад ингээд олон түмэнд өөрийгөө ингээ яри нээ тий. Тэгэх юм бол ингээ миний дотор одоо баг онгойж байна. 30 секундтэй. За зөвлөгөө өгөө. За тэгээ. Тэгэхээр одоо миний бол ингэж зөвлөгөө өгмөр юм л та. Нэгдүгürt нөө бага наснд байсан комплекс чамайг удирдах чиглүүлж яваад байна гэж. Тэр нь болохоор чи нэг сая ууралж одоо хандаад байна шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн нүг одоо хайрлах зүрх сэтгэл чамд бага байна гэсэн. Энэ бол чиний буруугаас болсон биш. Тэгэхээр энийг чи зөв ухамсарлах хэрэгтэй. Энэ нийгмийг одоо ад үзэх юм уу, бусдыг ад үзэх юм уу тий? Өөрийгөө одоо тэрнээс тусгаарлаж бодоод хэрэггүй гэж үзэх. Чи нийгмийн хүнийг хайрлаж иж, хүнийг ойлгож иж, чи энэ байдлаасаа засарна гэдэг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар чи давуу чанарууд дээр одоо дүгнэлт хийх хэрэгтэй тийм ээ. Нэгдүгээр би энийг бол буруу юм хийж байгаа гэдгийг мэдчихэв. Би өөрийгөө бол тийм хэмжээний муу хүн бол биш гэдгийг чи өөрөө ойлгож байна тийм. Чамд бас ухаарах чадвар байна. Дээр нь чамд өөрт чинь тийм хүнийг татах, хүнд итгэж үнэмшил төрүүлж чадах тийм авяас байна тийм. Чадвар бол байна. Маш хурдтай амиг хийж чадж байна, маш хурдтай сэтгэж чадж байна, асар хурдан шийдвэр гаргаж байна. Ямар нэгэн төлөвлөсөн зүйлийнхаа чи ард нь гарах тийм чамд хүсэл эрмэлзэл бүрэн чадвар бол байна. Ганцхан чи түрүүн би хэлсэн би муу сайн хүн гэж байхгүй гэсэн. Ганц биний бодлоо ганцхан энийг бодлоо би нэг буруу тал руу чиглүүлсэн. Тэрийг чи мэдээд шүү дээ. Тэр буруу тал гэдэг нь буруу үйл л байгаа байхгүй. Буруу үйл. Чи тэр буруу үйлийг хийж байгаа учраас буруу нэртэй яваад байна тийм ээ. Тэрнээс тэрийг чи өөр үйл рүү зарцуулаад энэ чадвараа өөр одоо эерэг сайн үйлийг хийгээд ирлэх юм бол чи бол засарч бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр эндээс чамаас юу шалтгаалах вэхээр хэрвээ чи хүсэхгүй бол ямар ч бурхан ямар ч одоо сэтгэл зүйч байгаад аварч болж чадахгүй. Чи зөвхөн өөрийгөө ойлгоод асар их сэтгэлийн нөхөө одоо гарч үзэл бодлоо өөрчилснөөр чи өөрийнхөө бүрэн амьдралыг өөрчилөх боломжтой. Нийгмийн зүгээс бидний зүгээс чамд нөлөөлөх юм маш бага. Тэр нь бол юу гэхээр зөвхөн нийгэм чамд итгэх ёстой. Чиний дотны усууд тэр рүү чамд итгэж байгаа авч. Яг тэрнтэй адилхан бид итгэж урамшуулал өгжөөж бид нар чамайг одоо зөв зам руу чиглүүлэх тэмийг юм л зааж өгнө. Ерөнхийдөө бол шийдвэр гарах нь бол чи өөр. За тэгэхээр одоо нийгэм чамд итгэж байна гэж бодъё. Телевизээр дамжуулаад нийгмийн зүгээс, нийт ард түмнийхээ зүгээс, чиний найзуудын зүгээс, чиний гэр бүлийн зүгээс чиний эрх зоригийг дэндүүхээр үнэлж байна. Бас би нийгэмд байгаа бүх залуучуудыг чамд талархаасаа гэж бодож байна. Чамайг одоо дахиад энэ удаад зөв хүн болоосоо гэж хүсэж байна.
манай телевизийн нэвтрүүлгээр X хөтөлбөр бол сая шууд явлаа. Маш олон хүн үзлээ. Маш олон хандлтууд орж ирж би утсан дээрээсээ харж байна. За тэгэхээр би чамд дахиад хулгай хийх үү? Дахиад хэн нэгний юм залих уу гэдэг асуултыг асууж. Яг бол чи энэ амлалтыг одоо наад торон хайрцагныхаа ард энэ аалзан шүс шиг амьдралын дунд тийм үү? Нийт бүх ард түмнийхээ өмнө амлах гэж байгаа. Тэгээд чамаас би дахин ажиглагдаад байл л да. Байсгийн нүдэн чинь нулимс цэлгэнэ л те. Тэгэхээр энэ амлалтыг одоо ард түмнийхээ бүгдийнх нь өмнө өгчүүл. Яг тийм сонирхол байна уу л гэж те. Хүсэл байна уу? Тийм шийдвэр гаргаж чадж байна уу? Ард түмэн ингээд бас ойлгосоо тий. Би яг тийж бодоод яасан. Гэтэ би одоохонд бол яг бүр ингээд би тасрсныхаа дараа би ингээд тасрлаа гэд би яг тухай дахиад ингээд одоо магадгүй жилийн дараа ч юм уу тийм үү. Үр дүнгээ хуваалцаалаа. Үр дүнгээ хуваалцаад тэгээ би ахаад би бүр энэ ингээд муухай хар маска авч жагаад ард түмэнтэйгээ би хэлээ. Яг тухай би өөрчлөж чадлаа гэд. Тэгэхээр чи бол аль хэдийн шийдвэр гаргацсан шүү дээ. Би яг тухайн үед би яг тийч. Тэрнээс яг одоо би энэ маскны араас би 1000 хамлаад хүмүүс намайг одоо тань нөгөө зөндөө олон хулгайч дундаас тайлан ирэх. Тийм ээ. Би яг өөрөө би өөрчлөлтөд гэж те. Хотлоо. Би яг өөрийгөө амлахад би бол яг өөрөө би шийдвэр гаргачихсан би гаргачих тийм үү. Яг би нэг за өсрээд нэг 6 сарын дараа их. Одоо 7 сар гэсэн үг шүү дээ. 7 сар. Тэр чи одоо бусдын өмнө айж ичхгүйгээр наад маскаар нүүрнээс амаар байгааз. Тэгж бодож байна уу? Одоо гэртээ очиод нэвтрүүлэг дуусчлаа. Гэртээ очиод хайртай хүндээ эсвэл хадам ээжтэй хайртай хүндээ юу гэж хэлэх вэ? Баярлалаа гэж хэлэндээ. Над өдөө бол итгэдэг баярлалаа. За нэвтрүүлгийн цаг дуслаа. X хөтөлбөр өндөрлж байна. За тэгэхээр 7 хоног үрийн Бямбгаргийн энэ үдэш энэ цагуудад одоо бид нэр үзэгч та бүхэнтэйгээ эсгэл судлаач Батхүү болон бусад зочдтой ингээд уулзна. За энд бол дараагийн зочноор бэлдсэн хүн бол одоо их мөнгө цалин их цалин амлаж явсан хүн одоо цалин амлахаар зэрэг гадаад ажиллагаар нэхэр очиж санамсаргүй одоо их мөнгөний араас явж байгаа биеийн үнэлж болсон эмэгтэй зүгээр амьдрал дундаас мэрэгжлийн одоо бүр үхэл амьдралаас сольсон архичин за тэгээд дараагийн одоо дээрэмчин тий за мэрэгжлийн одоо гэмт хэрэгтэн насаараа шоронд одоо ял эдсэн ялтан гэд бидний амьдралд байдаг энэ хүнд хэцүү хар барааныг бид нэр сэтгэл зүйн хувьд хүнийх нь хувьд ойлгуулж үзүүлье. Бас аз жаргалтай маш амжилттай явж байгаа хүмүүсийг бас харуулъя. Тэ? Жишээлбэл одоо юу гэдэг бага наснд миний дараагийн бодож байсан бага наснд нь одоо аав ээж нь бүгд ослороо нас урсан 5 хүн чинь дүүтэйгээ үлдээд гэмт хэргийн ертөнц рүү халтирж орох байсан болж одоо бол Солонгосоос одоо нэг ээлжиндээ 100 200-аар автомашин бүүнэж яваад Монголоор дамжуулан Орос руу гаргадаг болтлоо томорч чадсан амжилттай бизнесмен байж гэн тэ. Ингээд ийм зочдуудыг дараагийн X хөтөлбөр нэвтрүүлгээр хүлээн авч одоо тав хүн үзэгч тав хүнтэйгээ уулзуулах болно. Ингээд X хөтөлбөрийг хүлээн авч үзсэн үзэгч тав хүндээ баярлалаа. За бас чамайг энэ одоо Аалзын тормод хэрэг хэрсэн амьдрал донд би хулгайч биш бага авна гэдэг энэ амлалтыг өгж ир зэрэг гаргаа ирсэн явдалд одоо бүх залуучуудын хүмүүс талархъя. Найзууд чинь чамайг хүндлэх байхаа гэж бодож байна. За ингээд манай өндөр нэвтрүүлгийн сэтгэл судлаач Ядамсүрэнгийн Батхүү оролцлоо. Дараагийн нэвтрүүлгэд орсон зочдын маань хүн гэдэг үүднээс нь сэтгэл судлалын үүднээс нь тайлбарлалгуудыг хийж болно. Ингээд X хөтөлбөрийг хүлээн авч үзсэн явдалд баярлалаа гэж байна.